Цагуур орчны шинжилгээний газраас ойрын 3 хоногийн цаг агарын урьдчилсан мэдээ хүргэж байна. Маргаашаас эхлэн ихэнх нутгаар хүчтэй шорон шуургах тул малчид ард иргэдэд цаг агарын мэдээлэл тогтмол авахыг сануулж байна. Мөн шуурч тоосон цорын агуулмж нэмэгдэх хандлагатай байгааг их сурвалж онцлон мэдээлж байна. Өнөөдөр Баруун аймагуудын зарим нутгаар буюу Ховд, Говьалтай аймагуудын зарим сумдад хүчтэй шорон шуурга шуурч тоосчлтын хэмжээ байх ёстой хэмжээнээс 2 дахин нэмэгдсэн төлөвтэй байгааг мэдээллээ. За тэгвэл цаг агарын хүндрэлтэй нөхцөл байдал маргааш мөн үргэлжлэх төлөвтэй тул нийт малчин ард иргэдэг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. За мэдээчлээд энэ их юуны хүчтэй процессын өмнө Баруун болон Төв аймагт энэгээр их хүчтэй халж байгаа. Температур дулаар нь энэ болохоор ерөнхийдөө урагшаа Говь аймагын нутаг болон Алтай уур говь эднэр 23-аас 28 23-аас 28 градус хүрнэ. За мэдээж за тийм Улаанбаатарын хувьд гэх юм бол бага авдраг үлдээ хурд онцгохгүй салхи зүүн өмнөөс 6-аас 11 м шөнөдөө 5 градус маргааш өдөр 16 градус дулаан байна. Тэгвэл энэ сарын 19-ноос энэ сарын 23-ны хүртэлх цаг агаараар урьдчилсан мэдээллээр 19-21-нд Баруун болон Төв аймагуудын нутгийн хойд, 22-нд Төв болон Зүүн аймагуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хурд тундастай нойтон цас орж цасан шуурга шуурхыг анхааруулж байна. За салхи ихэнх хугацаанд секундэд 8-аас 13 м хүрч, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-аас 20 м хүрч ширүүсэх бол зарим үед секундэд 24 м хүрч шуурхнэ. Дархтын хотгор Алтай, Хангаа, Хөвсгөл, Хинтэн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-аас 18 градус, их нуруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-аас 11 градус, өдөртөө 24-өөс 29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-ээс 5 градус, өдөртөө 16-аас 21 градус дулаан байна. Тэгвэл 19 болон 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсхийг анхааруулж байна. За маргааш Баруун аймагуудын нутгаар 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи болон шорон шуурга шуурхыг цагуур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. За тодорхойлбол Баруун аймагуудын нутгаар 18-аас 20 м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байгаа учраас за нийт ард иргэдэд галт төмөр аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. За тэгвэл Монгол оронд ойрын жилүүдэд за шорон шуурганы давтамж хэрхэн нэмэгдсэн талаарх мэдээллийг манай сурвалжлагч ганц зориг үргэлжлүүлэн хүргэх болно. Тэгэхээр 1960 оноос хойш Монгол улсад шорон шуурганы давтамж хэрхэн нэмэгдэж ирсэн бэ гэдгийг статистик мэдээллийг хүргэе. Тэгэхээр 1960 оноос хойш Монгол улсад шорон шуурганы давтамж 3 дахин нэмэгдсэн байна. За эндээс авч үзвэл 1950 онд жилд 4-өөс 5 удаа шорон шуурга давтагддаг байсан бол 1960 онд 17-аас 20 удаа болж нэмэгдсэн байна. Харин 2001 оны судалгаагаар 32 удаа, 2013 онд шорон шуурганы давтамж 47 болж нэмэгджээ. Ялангуяа их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шорон шуурганы давтамж харьцангуй их байсан гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөвжилтөнд өртсөн гэдэг судалгаа байдаг. Тухайлах юм бол 2016 онд гаргасан статистикийг авч үзвэл 1200 нуур цөөрөм, 770 гол горих, 2300 булаг шанд ширгэсэн гэсэн ийм дүн гарсан байна. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ялангуяа шорон шуурганы давтамжийг бууруулахад бодлогоор анхаарах цаг болсон гэдгийг судлаачид анхааруулж ирсэн юм а. Ингээд сүүлийн жилүүдэд харж байхад бол шорон шуурга ер нь гамшигт үзэгдлийн давтамж бол 2 дахин нэмэгдсэн. За тэгээд улирлын шилжилт маш их явагдаж байна. Нэгсэнтэй хаврын улирал бол нэлээд ойшин гүйдэг бол 14-өөс 21 хоногийн хугацаатай бол ер нь Монгол орны хэмжээнд бол улирлын шилжилт ойшин гүйгдсэн. За тэгээд ер нь бол хавар намрын одоо шуурга гэж ярьж байгаа. Тэгээд шорон шуурганы давтамж бол хаврдаа холцоо их байна. За энэ бол нэг дунджаар бол нэг 35-аас 50 өдөр бол шорон шуургатай байх ийм давтагдaltaй болчиход байгаа. Ер нь бол ингээд давтагдлын тоо бол ингээд тэр хэмжээгээр нэмэгдсэн. Шорон шуурганы давтамж нэмэгдснээс болж агаарын чанар эрс муудж байна. Үүний том жишээ нь Улаанбаатар хот. Өвөлдөө агаарын бохирдлоос болж нарийн болон том ширхэг тоосон цэрийн хэмжээ стандартаас хэдэн 10 дахин нэмэгддэг. Харин хаврын хураашлтын өвдөж шорон шуурганы улмаас агаардаг том ширхэг тоосон цэрийн хэмжээ 300-аас 350 хүрэх болжээ. Уг нь том ширхэг тоосон цэр 100-аас 150, түүнээс хэтэрхээргүй байвал хэвэн гэж үздэг байна. Энэ үндэс шалтгаан нь юу болж байгаа юм гэхээр энэ мэдээж нэг уур амьсгалын өөрчлөлт энэтэй холбоотойгоор байгаль орчны одоо орчин зүйн одоо байдал ингээд өөрчлөгдөж байгаа, газар орчны байдал өөрчлөгдөж байгаа. Энэс л болж байгаа юм л да. Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэгдүгээр. Хоёрдугаар мэдээж бас хүний хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Тэгээд энэ дээр гол нь одоо юу гаргаж ирж байгаа юм гэхээр бид нэр одоо за шорон шуурга болдсон байж хүчтэй салхи боллоохоос илүүтэй нөгөө шороо тоосны
давтамж, агуулмж хэр байгаа гэдэг тотоохон илүү чухал болж эхэлж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу хүний эрүүл мэндэд нөлөөлөл бол PM10 тоосон цэрийн хэмжээ бол 100-аас 150 мг метр куб байх ёстой гэсэн стандарт бичдэг. PM 2.5 стандарт бол 25-аас 50 мг метр куб байх ёстой гэсэн стандарт байж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор зарим тохиолдолд шилжилтийн улирлуудад бол Монгол орны хувьд бол энэ стандарт даавах тохиолдол их. Зүлжилтийг зогсоож шорон шуурганы давтамжийг бууруулахын тулд мод тарих хэрэгтэйг судлаач зөвлөдгөө. Дэлхийд газар нутгаараа 17 жагсдаг мөртлөө ойн бага нөөцтэй буюу нийт газар нутгийнхын 9 хувийг л айдалдаг манай улсад ойжуулах бодлого чухлаар хөндөгдөж байгаа юм а. Модны талаарх сонирхолтой статистик мэдээллийг хүргэхэд 50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган төгрөгөөр хөндлөгдөх хүчил төрөг шалгаруулж 45 сая 750 мянган төгрөгөөр хөндлөгдөх усыг эргэлтэнд оруулж 38 сая 125 мянган орчим төгрөгөөр хөндлөгдөх хөрсний эвдрлийг хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна. Ингээд тооцохоор ердөө ганцхан ширхэг мод амьдралынхаа туршид 197 сая 640 мянган төгрөгөөр хөндлөгдөж экосистемийг хамгаалдаг байна.